Та өөрийгөө хакер вэ гэж төсөөлдөө. Тэгээд нэг өдөр зүгээр л өөдсөнд ор сургуу алга болсон хүмүүсийг хайхаар шийдвэл хэр хачирхалтай байх вэ? Дэлхийд жил бүр мянган хүмүүс ор сургуу алга болж байдаг. Түүний адил Наталиг их бүсгэн аав 1988 оноос хойш ямар ч ор сургуу алга болж гэр бүлд нь томоохон гар цохирол учраад байв. Цагдаа хүчний байгууллагт хандсан болж олигтой арга хэмжээ авч чадлагүй өдийг хүрсэн байв. Учир нь хангалттай нотлох баримт байгаагүй бөгөөд Натали эцэст нь өөрийн биеэр хайх үйл ажиллагаа эхлүүлэхээр шийдэв. Гэтэл Наталид нэгэн дуудлага орж ирв. Түүнэр уцсан найз нь хэлэхдээ Натали чи Trace Labs гэдэг газрыг мэдэх үү гэж асуув. Хариуд нь Натали их гайхсаж тэдэнтэй холбогдож үзэхээр шийдэв. Ийхүү тэрээр Роберт Зел буюу зохион байгуулагчтай холбогдож өөрт нь тусалж чадах эсхийг асуув. Хамгийн анх Trace Labs гэх групп дэлхийн өнцөг болон бүрээс хакеруудыг цуглуулан тэдний чадварыг open source intelligence ашиглан алга болсон хүмүүсийг арга гэрт нь туслагаар болжээ. Ерөнхийдөө энэ үйл ажиллагаа нь тоглоом хэлбэрээр явагдаж байв. Ямарваа нэгэн сэжвэр олох бүртээ оноо авах байдлаар хакеруудыг өрсөлдүүлж эхлэв. Тоглоом болон өрсөлдүүлэх энэ санаа үр дүнгээ өгч эхлэв. Trace Lab-ийн ард Роберт Зел гэх хүн байдаг бөгөөд тэрээр алга болсон хүн хайх үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоос гадна компьютер хамгаалтын системийн мэргэжилтэн билээ. Роб маш жижиг зүйлийг анзаарах хичээдэг ба тухайн алга болсон хүн ямар хурдаар алхаж эсвэл гүйж байсныг хүртэл анхаарч ажигладаг байж. Үүний адил Trace Labs нь алга болсон хүний өдөр тутамдаа цахим орчинд хэр идэвхтэй байсан хэсэг болон юу үзэж юу хайсныг хүртэл наривчлан шалгадаг. Ийхүү тэдний одоогийн оршин сууж байгаа байршлыг олж цагдаа нартай хамтран ажилладаг. Тэд ихэвчлэн алга болоод удсан эсвэл хэн ч хайхаа болсон хүмүүсийг сонгож авдаг. Хүн бүрт хакер болох ур чадвар байдаг боловч ихэнхдээ үүнийг үр бүтээлгүй ажил зарцуулдаг. Чадвараа сайн эзэмших юм бол сонгуулийн төхөөрөмж автомашин зэргийг хакертахад ядах зүйлгүй. Харин Роб хүмүүсийн энэ гайхалтай чадварыг илүү үр бүтээлтэй сайн зүйл зориулахыг хүснэ нь Trace Labs группийг бүтээх шалтгаан болов. Ийхүү тэрээр ивент зохион байгуулж түүний ивентэд ирсэн хүмүүсээр Capture the Flag гэх тоглоомыг тоглуулж эхлэв. Энэхүү тоглоомыг тоглуулахын тулд оролцогчид өвсөнд технологиг ашиглах ёстой ба алга болсон хүмүүсийг хайхад чухал үүрэг гүйцэтгэх датаг цуглуулах байв. Өөрөөр хэлбэл өвсөнд нь алга болсон хүний хойноос жижиг мэдээлэл бүрийг цуглуулж мөршөхөд амар болгодог технологи юм. Дата мэдээлэл цуглуулж байх үедээ хүний 8 төрсэн хүмүүсийг хүртэл олж байв. Тэд ихэвчлэн тухайн хүний биеийн содон хэсэг болох шивээс том сорив гих зүйлсүүдээр хайлтаа хийдэг. Ивентэд ирсэн оролцогчид жинхэнэ алга болсон хүмүүсийг хайж байгаа гэдэгтээ итгэдэггүй бөгөөд маш их гайхдаг гин. Contestants that come in will say, "Wait a minute. Are these real missing people?" And you can see their mind change. Гэвч алга болсон хүмүүсийн арга гэрт туслаад барахгүй бүхэл бүтэн хүн хайж олон гэдэг нь маш чухал зүйл гэдгийг ойлгож сэтгэлээсээ хандаж эхэлдэг аж. Данш Наталигийн аав нь алга болсон маш олон хүмүүсийн игнэд цуг байв. 30 жилийн өмнө алга болсон учраас хайхад хүндрэл гарах нь ойлгомжтой байв. Ийхүү хамтран ажиллаж эхэлсэнээс хойш 2 өдөр болсон ч Наталигийн аавын талаар ямар ч мэдээлэл олдсонгүй. Гэвч энэ бүхэн түүний хувьд төгсгөл гэсэн үг биш бөгөөд оролцогчид өдөр бүр мэдээлэл олохын тулд шаргуу ажилласаар байгаа билээ. Энэ ч Наталид итгэл найдвар бэлгэлж бууж өгөхийг хүсэхгүй байгаагаа хэлсэн байдаг. I don't think I'm gonna stop looking for him. I will never stop. Trace Labs нэгдснээс хойш хууль хүчний байгууллагатай ажиллан маш олон хэргийг шийдэж байв. Тэд ихэвчлэн тухайн алга болсон хүний хамгийн сүүлд ашиглаж байсан user name-ийг шинжилж эхэлдэг бөгөөд үүнээс салбарлан тухайн хүний Gmail аккаунт, Instagram, Facebook-ыг нь олдог. Ийхүү хувийн аягийг нь олсноор тухайн алга болсон хүний найз нөхөд, хамаатан садан болон хаана ажилладаг ямар хоббитой зэргийг нь хүртэл мэдэж болдог. Бүр цаашлаад амьдардаг газрын талаар мэдээллийг олж авснаар оноогоо улам нэмэгдүүлдэг. Энэхүү үйл ажиллагаанд оролцохын тулд open source intelligence-ээр мэргэжсэн байх албагүй бөгөөд хамгийн бага түвшнээс эхлэн хайлт хийж оноо цуглуулж түвшнээ ахиулдаг аж. Илүү агсан түвшний оролцогчид dark web категори болон хамгийн сүүлд хаана харагдсан зэрэг мэдээллийг олж шагнал авах шатанд хүрч болдог. Ихэнх хууль хүчний байгууллагууд open source intelligence-ээр мэргэшээгүй байдаг бөгөөд мэргэжилтнүүд буюу оролцогчдоос мэдээлэл цуглуулах нь цаг хэмжээ алга болсон хүнийг олоход томоохон тусалцаа болдог аж. Хакер гэхээр хүмүүс том хар хүүдийн өмсөн, царайгаа нуусан хүмүүсийг айлхан сүрдүүлээд яваад идэг гэж ойлгодог. Гэвч хакер нь огтонч муу хүмүүс биш билээ. Тэд хайрцагнаас гарч сэтгэдэг бөгөөд нийгмийн зааж өгсөн стандартаас давж ажилтдаг хүмүүс юм. Алга болсон хүмүүсийг олж эцэг их арга гэрийнхэнд нь мэдгэдэг үед тэдний царийн тодорч буй нэмсгэл нь итгэл найдвар өгдөг хэмээн Роб өөрөө хэлж байжээ. Зарим үед оролцогчид мэдээлэл олох хүртлээр гэртээ ярихгүй ч үе байдаг гин. Бидний амьдралын маш нарийн дийтейлүүд цахим орчинд хадгалагдсан байдаг нь бидний эрх зөрчигдөж байгаа мэт санагддаг. Гэвч эдгээр мэдээллүүдээр дамжуулан таныг алга болсон үед нь олох эсвэл гэмт хэргийн хохирч болох үед нотлох баримтаар ашиглах зэрэг маш олон сайн талууд байдгийг бид тэр бүр анзаардаг. Дараагийн дугаард ямар сонирхолтой технологийн дэвшлийн талаар мэдхийг хүсэж байгаагаа сэтгэл хэсэгт үлдээгээрэй.